Тэгээ энэ олон хүмүүс явж байгаа амар гоё. За сайн бацхан ирхэн хүндэт үзэгчтэй. За бид өнөөдөр та бүхэндээ Лондон хотоор аясан 2 дахь нэвтрүүлгээ хөрөөхөд бэлэн боллоо. За Лондон хот бол мэдээж Англи болон Их Британийн нийслэл бөгөөд дэлхийн санхүүгийн томоохон төв. За захиргааны хувьд бол энэ хот нь Английн Их Лондон мужийг бүрдүүлдэг. За өөрөөр удирдах 33 газар нутагт хуваагддаг. За хотын хүн ам нь 2023 оны байдлаар 9.6 сая хүнтэй асар том хот байна. За Их Британийн Английн зүүн өмнөд хэсэгт Темзийн мөрний амны хөндөд байрладаг, хойд тэнгисийн ойролцоо байрладаг. За тийм ч учраас үргэлж наргуу, үргэлж бороотой байдаг хот гэдгийг та бүхэн мэдж байгаа үстэй. За энэ хот бол хүн болгоны мөрөөдлийн хот. Дэлхийн аялал жуулчлал маш их хөгжсөн. За дэлхийд аяллаараа зарим үед Парис нэг 2 дугаар байранд ороод ер нь эхний 4-т ордог хот гэж хэлж болно. За Парис болон Лондон хот бол Тайландын эсвэл Бангкок хотод бол аялал жуулчлалаараа дээгүүр байранд ордог. За дэлхийн шилдэг хотууд болон дэлхийн санхүүгийн тэргүүлэх төвийн тоон 100 ёсоор орно гэж бид түрүү хэлсэн. За Лондонгийн эдийн засаг нь тус улсын эдийн засгийн 5.1-ийг бүрдүүлдэг. За дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийн бүс нутгийн богинолуудын дунд заримдаа 5, заримдаа 6 дугаар байранд ордог. За хөрөнгө оруулалт хийхэд хамгийн таатай хотуудын нэг гэж үзэгдэв. За дэлхийн элч хотоос хамгийн олон тооны олон улсын худалдааны компаниудтай за маш их хуваараа бизнес хийдэг хөрөнгө чиний сайтай хүмүүс амьдардгаараа бас алдартай хот. За анх бол ромчууд манай эртний 43 онд Британийн арлуудыг давталсныхаа дараа байгуулсан. За манай эртний 100 орчим оноос байгуулагдсан гэж хэлж болно. За Ромын болон Британийн нийслэл за 11-ээс 12 дугаар зуунаас Англи, за 1707 оноос Их Британи, за 16-аас 20 дугаар зууны үед Британийн эзэнт гүрэн болсон түүхтэй. За 1825-аас 1925 он хүртэл Лондон хот бол дэлхийн хамгийн том хот байсан. За Вестминстер болон хотын дүүргүүдээс бүрдсэн хотын түүхэн төв нь Викторийн хатан хааны үед их хөгжсөн юм байна. За бид Лондон хотын хуучны Бонд гудамж, за мөн Карнавийн гудамж, шинэ жилийн уур амьсгал орсон дэлгүүрүүдийн гудамж болох Оксфордын гудамжаар бас нэлээд явж зураг авлаа. За энэ Оксфордын гудамж бол шинэ жилийн уур амьсгал маш гоё чимэглэлээ зүүсэн. За 500 гаруй дэлгүүрүүдтэй маш том гудамж байдаг. За энэ гудамжаар бол ирсэн хүн болгон заавал явж үздэг. За Бондын гудамжинд бол бас эртний гудамж гэдгээр алдартай маш их олон тооны брендийн дэлгүүрүүд байдаг. За мөн Черчил, ноён Черчиллийн хөшөө энтертэй. За энд бол хүмүүс маш олноор ирж зураг хөргө авахулдаг. Энэ хавийг сонирхож явдаг. 17 дугаар зуунаас хойш энэ хавийг бол маш их хөгжүүлж ирсэн түүхтэй юм байна. За Лондон гудамж бол ерөөсөө музей шиг. За хаанч явсан гэрэл чимэглэл ихтэй. За тэгээд дээрээс нь бол маш олон тооны дэлгүүрүүдтэй. За Лондонд ирж дэлгүүр хэсэг гэсэн эмэгтэйчүүд маш их ирдэг. За түүнээс гадна маш олон тооны музейнүүд нь үнэгүй музейнүүд ихтэй. 12 музей үнэгүй байдаг. За мөн энд ирсэн хүмүүс бол ер нь ингээд хотын яг энэ төв хэсэг болох Вестминстерийн гудамжаар бол маш их олноороо алхаж олон сонирхолтой эртний барилга архитектур за мөн дээрэс нь хотын өнгө үзэмж маш гоё байдаг учраас аялж үзэж явган аялах их дуртай байдаг юм бэ. За бид ингээд өнөөдөр та бүхэндээ Британийн музейгээр ирж сонирхуулахаар Британийн музейг зарсан юм аа. Англи музей 1753 онд нас барсан Сэр Ханс Слоун гэдэг хүний гэрээслийн дагуу Английн парламентын газар энэ намын санг 20,000 фунт стерлингээр буюу тус музейг байгуулсан зардлынхын 4/1-ээр худалдан авч энэ музейг үүсгэж бий болгосон түүхтэй. За өөрөөр хэлбэл 18 дугаар зууны дунд үед бий болжээ. За энэ парламент уг саналыг талархан хүлээж аваад шинэ цуглуулгатай болох төлөвлөгөө баталсан. За улмаар 1759 онд олон нийтэд нэгдсэн музей нэ. Асар олон баялаг үзмөрүүдтэй. За Британийн засгийн газар нь бол маш их анхаарал тавьдаг энэ музейгийн үзмэрийг маш баялаг болгож чадсан байна.
За энэ музейд та бүхэн ирэх юм бол энэ музейд бүтэн өдрийг зориулах ёстой юм байна. За өглөө эрт ирээд өдөржингөө байжгаад ороод л гарах юм бол одоо дотор нь бол маш их үзэх харах юм ихтэй. За цагийг зугаатай өнгөрүүлэн дотроо одоо зоогийн газар, цааны газар гэдэг маш том одоо намын сантай. За ерөнхийдөө бол үзэх харах юм бол маш ихтэй. За тийм учраас та бүхэн энд бол үнэнгүй, за хамгийн гол нь үн төлбөргүй одоо Британий энэ музейд хамгийн түрүү ороод одоо өөр хүүхдтэй ч гэсэн одоо энэ олон үзмөрүүд одоо Их Британий засгийн газар өөрийнхөө колоничлын үед энэ тентгийн орны нутаг дэвсгэрээс олж ирсэн маш их үзмөрүүд одоо энд авчир тавьсан байгаа бас харуулж одоо үзүүлэх нэг чухал юм уу гэж би бас бодож байлаа. За энд бол Британий нэр томч байгаас судлаач Ханс Лоуны цуглуулга, тайж Роберт Харлигийн цуглуулга, за Британий намын сангийн үндэс улсын эрдэнэ судлаач Роберт Коттны намын сан зэргийн үндсэн дээр одоо Британий музей байгуулагдсан байна. Музей анх эртний грек, эртний ромын олдруудын цуглуулга хэлбэрээр анх бүтээгдсэн. За гэвч одоо Их Британий эзэнт гүрний колоничлалын төлөөлөгчдөөс Лондонд авчирсан археологийн олдвор, урлагийн эд зүйлсийн хамт музейд янз бүрийн эрен үеийн зураг, сэлбэр, медаль, зоос, номоор дүүргэсэн үнэхээр гайхалтай музей. За Британий музей улиралд нэг гардаг British Museum Quality сэтгүүл дээр 1926 оноос хойш одоо эрхлэн гаргаж байгаа юм байна. За энэ сэтгүүлийг эрхлэн гаргаж байгаа юм шүү. За 20 дугаар зууны төгсгөлд Норман Фостерийн зураг төслийн дагуу музейн дотоод орон зайг дахин төлөвлөх ажлыг хийж гүйцэтгсэн юм байна. За энэ бол одоо маш том одоо орон зайд үнэхээр одоо гайхалтайгаар за музейн үзмэр ямар байдгийг бол энд бол үнэхээр одоо гайхалтайгаар хийж үзүүлж байдаг учраас энд одоо хүмүүс маш ихээр ирж үзэж сонирхож өдрийг өнгөрүүлдэг юм байна. За энэ музейд бол Их Британд одоо хамгийн их зочилдог газар гэдгээр нэгдүгээрт ордог. За ягаад гэвэл ирсэн жуулчин болго энд байдаг энэ олон одоо дэлхийн бүх орнуудын баг үзмөрүүдийг сонирхох гэж ирдэг. За энэ та бүхэнтэй сонирхолж хэлэхэд Британий музей бол дэлхийн шилдэг музей нэг байдаг. За энд бол хамгийн эртний үеэс өнөө хүртэл янз бүрийн үндэсний үзмөрүүдэд хадгалагдаж байдаг. За музейн цуглуулахад бол одоо доор хаяж 8 сая үзмэр багтдаг. За тийм болохоор хүн төрөлхтний 2 сая жилийн түүхийг хамардаг. За үнэхээр энэ одоо ховор цуглуулгатай музей байсан шүү. За энд бол одоо Азийн хэсэг тэгэл бас төв нь Австралийн хэсэг мөн одоо Грекийн хэсэг гэдэг нэг ерөөсөө бүр орон орноор Судааны хэсэг ч гэдэг юм. Ингээд бүгдийг төрөлжүүлсэн. За тийм дотор бол одоо археологийн маш үнэтэй олдврууд, маш одоо сонирхолтой үзмөрүүд байдаг юм байна. Нөхөн музейг анх барилгыг барихаас өмнө Их Британий парламентын хуралддаг Вестминстерийн ордон тэрч буй хэл өдгөө Букингемийн ордон гэдэг Букингемийн ордонд хүртэл байрлуулахаар анх төлөвлөж байсан юм байна. За удаан хугацааны туршид музейн гол сан хөмөрг нь намын сан байсан. За мөн Ортондогийн барилгад байрладаг алдартай онцлогын танхимд зөвхөн Их Британи төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс агуу аюуллаг хүмүүс одоо энд анх ажилладаг байсан байна. За 1972 онд намын сангийн сан хөмрөг маш том болсон учраас Британий музейгээс тусгаарлаж тусдаа байранд шилжүүлсэн байна. За энэ музей Британий музей бол 92 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдгээр одоо алдартай юм байна. За түүх сонирхогчид одоо гэрээсээ гаралгүйгээр Британий музейний үзмөрүүдийг бас үзэх боломжтой юм байна.
Google Street View гэдэг одоо үйлчилгээний ачаар одоо интернетээр музейн танхимуудаар бас зугаалах боломжтой болсон юм биш үзэгчтэй. Музейн ерөн хүрээний цуглуулгад Эрдэнэ Египет хэл дээрх бичвэр бүхий, Розетта чулуу, Эрдэнэ Грекийн Парфенонын сүмийг чиглэсэн баримлууд, Эрдэнэ Египтийн хид хідэн муумжуулсан муурнууд багтдаг юм байна. За мөн одоо энд Египтээс ирсэн маш олон тооны муминууд одоо үнэхээр анхаарал татаж байсан. За энд орж ирсэн хүмүүс бол энэ Египтийн хэсэгт бол маш их сонирхож олноороо байгааг би олж харсан. За энэ зүйлдэл одоо дуртахад Гамбургийн их сургуулийн профессор доктор Юрген Зиммермер одоо энэ музей бол хамгийн их хулгайлагдсан зүйлтэй музей гэж одоо цохон үлдээж ирсэн нь бол маш их маргаан дагуулт юм байна. За мэдээж одоо олон газруудыг колоничлж байсан байх үедээ цуглуулсан гэдэг утгаараа одоо хулгайлагдсан зүйл гэж бас үздэг юм байна. Одоо жишээлх юм бол Египет ер нь ихэнх орнууд энэ Британий музейд байгаа зүйлсийг буцааж авахын тулд одоо маш их гэрээ хилцээр хийж маргаан үүсгэж байгааг бас энд дуртахад зүйтэй байх гэж бодлоо. За энэ бол одоо маш гайхалтай үзмөрүүд, хадны одоо бичвэрүүд, за жишээлх юм бол одоо бүр эртээр үеийн хадан дээр одоо сэлсэн араб бичгтэй маш одоо үнэтэй хүн төрөлхтний одоо соёлыг агуулсан үзмэрүүд байгаа нь бол одоо маш их анхаарал татдсан байна. За басны зүйл зөвлөхөд одоо 2004 онд энэ Британий музейгээс манай орны өмнөх 700 онд хамаарах одоо эмэгтэй хүний эм болон үнд зүйлсүүдээс хулгайлж ирсэн түүх байт юм байна. За ер нь бол Грекийн галерейгээс бас 2002 онд одоо гантик чулуун толгойг бас хулгайлж чадсан бас түүх байт юм байна. За тийм учраас одоо музейн захиргаа бол сүүлийн үед маш их анхаарал тавьдаг болсон байна. Гэхдээ энэ музейд ороход нэг анзаарагдсан зүйл нь зураг авахыг зөвшөөрдөг, тэр утга видео бичлэг хийхийг зөвшөөрдөг. За ер нь бол энд орж ирсэн хүмүүс бол маш чөлөөтэй одоо дотор нь бүх юмыг үзэж харж болдог нь бас их таалагдсан. За миний амьдралдаа үзэж байсан хамгийн одоо гайхалтай музейг энийг яхаарахгүй байсан. За тийм болохоор та бүхэн энд Лондонд ирэхээр заавал энэ музейг үзээрэй гэж зөвлөх байна. За энэ колоничлогчид одоо байсан колоничлолтод байсан ард түмний одоо хамгийн үнэтэй одоо өөрийнх нь хаадын толгой баримлыг авсан. За ер нь бол тэдний хувьд одоо маш үнэт зүйлсийг одоо эндээ авч байрлуулсан байдаг нь үнэхээр одоо бас маш их маргаан дагуулдаг гэдэг би бас дахин давтаж хэлмээр байна. За мэдээж их гүрний одоо Английн түүхэнд бол одоо дэлхийд дээр англи шиг одоо олон орныг колоничлж байсан орн байхгүй. За тийм учраас англичууд бол энэ музейд бас өөрсдөө бас маш их ач холбогдол өгдөг. За энэ цуглуулсан музейн үзмөрүүдэд буцааж өгөх тал дээр ер нь бол хилцээ бас хийхийг бас боддоггүй. За энэ музейд л одоо хадгалаад байж идэм байна. Ерөнхийдөө энэ тал дээр бас түүхчид, археологчид, за орон орны одоо судлаачид энэ төр бас өөрийнхөө бодлыг хэлж за өөрсдөө бас энэ талаар бас хурцаар шүүмжилж байдаг нь энд бас дуртахад хэрэгтэй байхаа гэж бодлоо. Дөөс хойш энэ барилга байшин яг хийвэрээ.
Тэгвэл дараад ирэхэд харахад бол гадна талын одоо бэлтгэлсэн байгаа энэ хотын өнгө үзэмжинд өнгө нэмж байгаа дотор барилгын байдлууд бол ингээд байнга ингээд сайжруулаад ерөнхийдөө яг энэ суурин соёлтой газар болохоор юм ингээд дандаа сайжраад хүмүүсийн сонирхол батаад ингээд одоо ямар нэгэн үзэр үйлчлэгээ юунд ч орсон гөр хүний сэтгэлийг 100% татдаг үйлчлэгээний соёл нь бол үнэхээр би одоо энэ Англид ирсэн сошиал үнэхээр гайхаж байна үзчихтэй. За үнэхээр сэтгэл аягүй өндөр гоцж байна. За ингээд бид музейгээс гараад хотын гудамжаар, орооны гудамжаар алхлаа. За энэ хотын гудамж бол шинэ жилийн уур амьсгал орсон. За хотын гудамжууд битүү ингээд гэрэлтүүлэхтэй үнэхээр үзэсгэлэнтэй. Орон бол гараад алхаад л амар тийм сэтгэл төрж байсан. За бид ингээд ороод хотын гудамжийг сонирхонгоо та бүхэнд бас Карнаби гэдэг нэртэй гудамжийг сонирхуулахаар тийшээ явлаа. Үнэхээр хараад ханшгүй одоо зүгээр орж яваал ийш тийшээ хараад явж чадвал үнэхээр гайхалтай. За хүмүүс айгүй тайван амгалан энэ хотын өнгө үзмжийг сонирхоод дэлгүр хошоо эсээд ингээд шинэ жилийн уур амьсгал орсон Лондон хот гайхалтай харагдаж байна. За ингээд би Оксфордын гудамжаар өнгөрөөд цаашаа Карнаби гудамж руугаа явж та бүхэндээ сонирхуулахар шийдлээ. За ингээд Карнаби гудамжинд орж ирсэн. За энэ бол ариун түүхтэй явган хүний гудамж бүхий автомашингүй газар. За маш жижигхэн талбайтай боловч 19-р зууны төгсгөлд энэ газар олон тооны морин жүчээнүүдээр алдартай байсан. 1960-аад онд Карнаби гудамж нь Английн загвар өмсгчдийн гол одоо газар гэж нэрлэгдэх болсон. За яагаад гэвэл одоо энэ гудамжинд бол бие даасан дизайнеруудын дунд алдартай болсон байна. За тэдгээрийн дотор загварын хувьсгалч Мэри Квант гэх эмэгтэй энд бол анхныхаа одоо мини загварын юпг зохион бүтээсэн түүхтэй юм байна. За энэ Мэри Квантын хэд хэдэн нэрийн дэлгүүрүүд анх нэгдэж байсан байна 1960-аад он. За энэхүү одоо Английн түүхэнд одоо маш их загварын түүхэн төв бол энэ болонд төрсэн чиг загварын хандлага бол дэлхийд маш хурдтай тархаж ирсэн юм байна. За 1966 онд хэд Лондонд дэлхийн загваруудын нийслэлийн нэг статусыг авч чадсан юм байна. За өнөө хүртэл энэ нэрийг хатгалсаар байгаа. За тиймдээ ч би эмэгтэйчүүд энд ирж энэ хотод ирж шинэ загварын хувцас нарыг хамгийн түрүү олж авах гэж ялангуяа одоо Европ ТВ-сээ бас нааша маш их ирд юм байна. За мэдээж Франц, Лондон хоёрыг зордгоо. За энэ анх 1966 онд анхны эмэгтэйчүүдийн хувцасны гэрээ дэлгүүр бол Lady Jane гэдэг дэлгүүр нэгдэжсэн. За зөвчтэй бид дараагийн өдөр одоо Лондон хотоор аяллаа үргэлжлүүлж байна. За өнөөдөр бид Кенсингтоны оройнд байдаг Кенсингтоны цэцэрлэг төрөлн дотор байдаг Диана гүнжин мемориал руу орж сонирхохоор та бүхэндээ үзүүлэхээр явж байна. Бидэнтэй зүг байгаарай. За энэ хавьд бол маш үзэсгэлэнтэй. Ерөнхийдөө энэ хавьд нөгөө Кенсингтоны ордон байдаг болохоор за эрт дээр үеийн
одоо маш сонирхолтой театр, за мөн цэцэрлэгт хүрээлэн, ордны иргэн тойрон бол маш үнсгэлэнтэй. За ер нь Лондонд ирсэн хүн бол энд заавал ирж үзэх ёстой бас газрын нэг. За Кенсингтон цэцэрлэгт хүрээлэн бол үнэхээр одоо Лондон хотын бэлэг тэмдэг болсон газар гэж хэлж болно. За яагаад гэвэл энд өн төлбөргүй, өдөр шингүй хүмүүс ирж гүйж, зугаалж, энд одоо маш олон тооны шууд усан сүрэнд нэрж одоо хүн энтертэй үргэлж байдаг. За түүнээс гадна одоо дуугаар энэ дотор одоо чөлөөтэй явж болно. За явганаар аялж болно. За тэгэл ер нь цагийг бол маш зугаатай өнгөрүүлдэг газар. За нохоотойгоо хүмүүс бас явдаг. Маш том цэцэрлэгт хүрээлэн байд юм байна. За энд бол би нэг бас удаа ороо болохоор наашаа гүгээд ирдэг. Ер нь энэ тэнд явахаар хотын цэцэрлэгт хүрээлэнд их дуртай байдаг. За энд одоо өвлийн сар болж байгаа боловч одоо маш гоё. Ер нь Лондонд мэдээ сэрүүтэр. За тэгтээ бол одоо ороод ингээд далхаад явж байхад бол өглөө ороогүй их гоё байдаг. За бороогүй үед шүү дээ. За ер нь бол Лондонд бороогүй гэж их ховор байдаг. Өдөр болгон шахаа бороо ордог. Цаг агарын хувьд мэдээж хойд мөсөн далайтай ойрхон болохоор сэрүүтэр гэж хэлж болно. За зундаа бол сүүлийн үед маш их халдаг болсон гэсэн. За цэцэрлэгт хүрээлэн дотор орж ирээд явж байгаа зам гэж амтэн хүний одоо жаргалын орн гэж хэлнэ. За энд нохотой хүмүүс маш их зугаалт юм байна. За ингээд бид Диана Гүнжийн мемориалын гадаа ирлээ. За Уэлсийн гүнж Дианаг бол дэлхийд даяараа одоо болтол маш их хүндэлж бишин шүтэж за хүн болгоны одоо хайрыг татсан эмэгтэй. За Уэлсийн гүнж Дианагийн энэхүү өвөрмөц хөшөө дурсалт газрыг бол 2004 оны 7 дугаар сарын 6-нд Эрхэвсэг Хатан хаан амьд сүрэн байх үед нээсэн. За усан амьлуурыг одоо шилдэг материалаар, шилдэг авиаслаг дизайнер, технологийн тусламжтайгаар барьсан гэж үздэг юм байна. За энд бол 545 ширхэг боржин чулууг ингээд тойруулаад одоо өрүүлж ингээд урсж яхаар одоо тийм дизайнаар бий болгосон. За тус нь одоо барилгын материал нь бол хамгийн сүүлийн өндөр найрны үйлчлэлтэй машин техникээр хийгдсэн. Үнэхээр одоо олон жил энд ингээд байж ах зориултаа хийсэн байна. За энэхүү дурслалын загвар нь Дианагийн амьдралыг тусгах зорилготой юм байна. За ус бол хамгийн өндөр цэгээс 2 чиглэлд урсаад эхлээд доошоо урсаж эргэлдэж бөмбөлөг болоод дараа нь 50 усан саналуугаа ундаг. За өөрөөр хэлбэл одоо энэ дурсал нь Диана Гүнжийн нээлттэй байдлыг бэлгэлдэг гинэ. За бэлэгдэг. За энд бол жуулчид маш их ирж одоо цагийг маш их тайван амгалан зугаатай өнгөрүүлдэг газар юм байна шүү. За усан орнолуудын одоо гол руу шууд орох 3 жижигхэн гүүр гэдэг юм байна. За тэр 3 жижигхэн гүүрээр нь гатлаад жилийн цаг агаараас үл хамааран энд өдөр болно одоо маш олон жуулчид ирдгээр алдартай юм байна. За энд бол та бүхэн ингээ хараад одоо маш их тайван хүн болгоо ингээл нэг амарсан байдалтай тий. За энд одоо олон хүн ирж Диана Гүнжийг одоо дурсдаг юм байна. За Дианагийн гинтийн өвлийг олон нийт маш гүн нэлтэйгээр ухтаж авсан бөгөөд за 9 сарын 6-нд Вестминстерийн сүмд оршуулгаас Лондонд 3 сая орчим хүн ирж исэн түүхтэй. За энд бол олон мянган хүн одоо телевизээр одоо энэ оршуулгын үйл ажиллагааг бас анхааралтайгаар үзсэн шүү дээ. Дэлхийд даяар 2.5 тэрбум хүн телевизээр одоо Диана Гүнжийг сүүлчийн замд нь үзэх үйл ажиллагааг үзсэн юм байна. За энэ телевизийн нэвтрүүлгийг бол 200 гаруй орнд 44 хэлээр одоо шууд дамжуулсан түүхтэй байлээ. За дуучин Элтон Джон салах ёсны гүйцэтгэл ёслол дээр одоо түүнтэй салах ёс гүйцэтгэж өөрийнхөө дууг бас дуулж исэн түүхтэй байдаг шүү дээ. За түүний энэ Лондон дахь Кенсингтоны ордон дахь гэрийн гадаа 1 сая гаруй цэцгийн баглааг үлдээсэн болоод олон нийтээс түүний гэр бүлийн эдлэн болох Алтурп руу цэцэг авчихгүй байхаа тэр үед бүр хүсчихсэн юм байна. Яг тэгвэл ойр орчмын замууд нь хүмүүсийн тоо цэцэгсээр дүүс учраас олон нийтийн одоо аюулгүй байдал бас
нөлөөлсөн гэж үзсэн байна. За 9 дугаар сарын 10-нд Кенсингтон цэцэрлэг төрөлнгийн гудамжинд аваалсан цэцэг зарим газар одоо 1.5 м өндөрт хүрж бүр ингээд доод давхарх нь бүр ялзрах одоо хэмжээнд хүрж ирсэн байна. За хүмүүс бол одоо маш олноор ирж эмнэлгийн дэвтэрт нь гарын үсэг зурж одоо бэлгээ үлдээх гэж чимээгүй төвчээртэйгээр оочролж хүлээж ирснийг та бүхэн санаж байгаа эцтэй. За энэ төрөйд ингээд Диана Гүнжийг дурсаад хүмүүсээс Диана Гүнжийг бол одоо ямар хүн байсыг одоо дурсан санах зориултаагаар одоо ус нь ингээд өндөр дээрээс маш хүчтэй уурсаж орж ирээд эргээд цааш явдаг. Энэ бас та бүхэн энэ төрж үзэх юм бол бас цагийн хуваартай юм байна. Тэгээд орон 8 гэдэг энэ хаалганд төвччихдэг юм байна. Тийм болохоор та бүхэн энэ Диана Гүнжид зориулсан энэ одоо усан орлуудаар ирж тэр Диана Гүнжийг дурсан энүүгээрээс зугаалж амархад бас тогтоо газар байна. За ингээд Ариал цэцэрлэг төрөлнөөс нааша буцаж алхаад энэ Кенсингтон цэцэрлэг төрөлөнд одоо зогсож байна. За энэ Кенсингтон цэцэрлэг төрөлн дотор яг одоо миний үүдээс хараад Кенсингтоны ордон байгаа. За энэ ордонд бол Диана Гүнж анх энэ одоо хааны ордонд орж ирсэн цагаас хойш нас баруун бартаа 1997 он хүртэл энд амьдарч ирсэн. За тэгээд энэ цэцэрлэг төрөлнгээр ингээд Диана Гүнж ингээд байн гарахж ирсэн байгаа хаа гэж бас бодогдож байна. За үнэхээр одоо энд ирсэн хүмүүс бол заавал энэ цэцэрлэг төрөлнгээр орж алхаж за Диана Гүнжийн одоо алхаж исэн газар явах хэрэгтэй юм болоо гэд би зөвөр өөр айгу тэгж бодлоо айгу сэтгэл хөдлөөд явж байна. За бид дараагийнхаа газар болох Вестминстерийн сүм дэрлээ. За энэ сүм бол Лондонд ирсэн хүмүүсийн заавал их ёстой хамгийн дурсалт газруудын нэг. За лондончуудын болон за зөвхөн лондончууд биш одоо Английн бүх ард түмний соёл шингэсэн. За үнэхээр одоо түүхэн газар юм аа. За Вестминстерийн сүм нь Вестминстер дэх Гэгин Петрийн сүм. За мөн готик стилийн сүм гэдгээр алдартай. За энэ сүм нь 1245-аас 1745 үед барилгын ажил явагдаад 300 жилийн турш баригдаж дууссан сүм гэдгээр бас нэртэй. За анх бол 7-аас 10 дугаар зууны үед энд жижиг сүм байсан юм аа. За Их Британийн хаадын титэн өргөх оршуулах уламжлалт газар. За тийм болохоор одоо үнэхээр одоо түүхтэй газар гэж хэлж болно. За ойролцоох Вестминстерийн ордон Гэгин Маргаритийн сүмтэй хамт уг сүмийг 1987 онд дэлхийн өвийн жагсаалтанд оруулсан. За Эдвард лам Вестминстерийн ойролцоох ордонд сууршиж энэхүү сүмийг дахин барихаар шийдсэн одоо энэ түүхэн газрыг үүсгэхэд түүхэн үүрэг гүйцэтгсэн. За анх энэ ажил 1942 онд эхэлсэн. За 1965 оны 12 дугаар сарын 28-нд түүний нас барахаас өмнө хэдхэн хоногийн өмнө ариусгажсэн түүхтэй. За энд 1966 оны 1-р сард хаан ширээн цуусан анхны Английн хаан Харалд одоо титмээ авч ирсэн гэж таамаглалт юм байна. За түүнээс хойш Английн бүх хаад мөн 1770 оноос хойш Их Британий Вестминстерийн сүмд титэн зүүж байгаа түүхтэй. За орчин сүм хийдийн барилгыг 1245 онд 3 дугаар генригийн зааварчлага за мөн Рим генригийн удирдлаганд барьж эхэлсэн гэж хэлдэг. За хааны төлөвлөгөөний дагуу энэхүү сүм нь готик хэм маягийн барилга байх ёстой байсан. За түүнийг хадгалж үлдсэн. За бурханы ясанд зориулагдсан төдийгүй титэн өргөх ёслол мөн хаатын оршуулгын газар байх ёстой гэдэг анхнаасаа төлөвлөгдөж за түүгээрээ барьсан байна. За 2022 оны 9-р сарын 19-ны өдөр Их Британий түүхэнд хамгийн удаан хугацаагаар хаан ширээн суусан 2-р Элизабетийн хатан хааныг оршуулах ёслол мөн энд болсон түүхтэй. Сүмийн гол барилгын загалмай хэлбэртэй өөрөөр хэлбэл илүү наривчлалтай транспект бүхий сүм гэж хэлдэг. За баруун талын хаалганаас дараагийн сүмийн төгсгөл хүртэлх урт нь 161 м.
За баруун талын цамхуудын хамгийн өндөр нь 68 м өндөр. За байшингийн нийт талбай нь ойролцоогоор 3000 м квадрат. За 2000 хүртэл хүн хүлээж авах болцоотой тийм том одоо сүм юм аа. За энэ сүмд зөвхөн хаадын оршуулгын газраас гадна сүмийн өмнөд хэсэгт яруу найрагчдын булан байдаг юм байна. За энд оршуулсан анхны яруу найрагч нь 1400 онд Жеффри Чосер гэдэг яруу найрагч байсан юм байна. За 1556 онд түүн зориулж хөшөө босгож байсан байна. За ингээд 1599 онд Эдмунд Спенсерыг оршуулах замаар энэ өхөө уламжил үргэлжилсэн юм байна. За энд Джонсон, Теннисон, мөн бидний мэдэх Чарльз Диккенс болон бусад олон алдартай зохиолч яруу найрагчдын чанар байрлалт юм байна. За мөн тэдний дэргэд алдарч жүжигчин Дэвид Гаррикийг бас оршуулж ирсэн юм байна. За тийм учраас нэртэй хүмүүсийг бас энд оршуулдаг боломжил тогтсон гэж хэлж болно. За мөн яруу найрагчдын болонд Милтон, Шелли, Хенри Джеймс, Уильям Блейк зэрэг олон өшөө дурслууд байт юм байна. За хожимын дурслын самбаруудын дунд яруу найрагч Джон Клэр, Дилан Томас, Сэр Лоренс Оливер зэрэг түүн зориулсан таблетуудыг олж болно. За цөмхөдийн талбай нийтээ 3000 орчим хүнийг оршуулсан юм байна. За 600 гаруй өшөө дурсгалын самбар суурлуулсан. За хашаа нь бол хашаа руугаа харсан том цонхтой. За түүнээс гадна одоо галеригээр хүрээлэгдсэн 4 хонглоор хүрээлэгдсэн байт юм байна. За энэ дотор бол нэлээд удаан явж үзсэн гэсэн үг. Өглөө ирсэн хүн бол өдөржин яваад ороод гарах юм байна. За энэхүү галерейн тус бүр 35 м урттай байт юм байна. За 13-аас 14 дэх зууны үед нэмж баригдсан. За Бенедиктийн хийдийн үед 1560 оноос өмнө лам нарын ихэнх нь одоо ихэнх цагаас сүм хийдэд өнгөрөөдөг гэсэн юм. За энэ дотроо байрладаг байсан гэж хэлж болно. За баруун талын сүм шинээр сүм дэргэстийг сургадаг байсан. За хойд талын сүмд нь номын тавиур, ажлын ширээ, за өмнөд хэсэгт нь хоолны газар, за зүүн талын сүм сүмийн байрлал хөтэлдэг тийм галеригээр хүрээлэгдсэн байна. За хашаанаас гадна сүм хийдийн нутаг дэвсгэр дээр сүмийн хуучин эмнэлгийн газар байрладаг жижиг сүм байдаг юм байна. За зүүн талд нь гэгэн Екатериныгийн сүмийн туур байд юм байна. За Кедрийн сүмийн голд 1871 онд суурлуулсан одоо усан ориглоор одоо болтол байрлаж байд юм байна. За энэ 3000 хүнийг оршуулсан зарим газар нь бол бүр ингээд шалан дээрээ шууд оршуулсан. Дээр нь байж байгаа нь бас мэдхгүй би дээгүүр нь яваад бас жоохон эвгүйцэтгэл төрж ирсэн. За ерөнхийдөө бол тэр хааны титэм гардуулах ёслолт одоо гардуулдаг газар нь болохоо чоочтой байт юм бэ. За ямар ч үсэн энд ирсэн хүн заавал одоо энд ирж энэ Английн одоо эзэнт гүрний одоо түүх, за түүнээс гадна энд ямар хүмүүс оршуулсан, ямар хүмүүс байдаг, за одоо титэм өрөх ёслол хэдий даанд болж исэн гэх зэрэг одоо маш нарийн түүхийн юмнуудыг энд орж ирж одоо удаан хугацаагаар ирж судлаж үзэж харах боломжтой гэдгийг та бүхэнд бас хэлье. За энэ бол эзэнт гүрний одоо сүр хүчийг бол үнэхээр илтгэсэн доторх хөшөө одоо баримтлалууд бол үнэхээр одоо сүрдмээр нарийн хийцтэй. За үнэхээр одоо за өгөөл хэлхийн аргагүй та бүхэн заавал ирж үзээрэй. Тэгээд нэг нь бодож байгаа зургийн авсан чинь нэг онцгой багтаа нөгөөх нь юу авсан чинь кино гэдэг чинь би кино үзсэн. Энд зураг авчихсан.
За бид алдартай AB Road-ын гудамжинд ирлээ. За Британийн нийслэлийн баруун хот хэсэгт орших энэхүү гудамжийг Beatles хамтлагийн гишүүд алдаршуулсан гэж хэлэхэд хэлсдэхгүй. За 1930-ад оны ихэр AB Road-ын энэхүү 3 дугаар байшинд дуу бичлэг студид нэгдсэн түүхтэй. За энд Ливерпулийн дөрөв 1969 онд AB Road гэдэг цомгоо биччихсэн байна. За энэ студийн нэг хажуу талд тэд явган хүний гарцаар алхаж шинэ бичлэгийн танзныхаа нүүрэн тавих зураг авахулсан. За өнөөдөр энэ гарц Лондоны хамгийн их гэрэл зураг авдаг гарцуудын нэг болсон. За Английн соёлын үеийн хамгаалтанд байдаг юм байна. За тухайн үед энэ зургийг анзаарах юм бол Пол Маккартны утгамсаггүй нүдэн анистаа бусадтай хөл зэрэгцэн алхдаггүй хөлн эцэн зураг гэдэг шүү дээ. За энэ фанатуудын дунд 70 тооны таамаглалыг бий болгож ирсэн юм байна. За юу бол Полыг тухайн үед автомашин аслаарнаас ороод за хамтлаг түүний байрыг өөр хөгжимтэй адилхан маш олон адилхан хүнээр оруулаад за ингэснээрээ Beatles хамтлаг Маккартны цаг бусаар нас орсон гэдгийг мэдүүлэх гэж ийм зураг авахулсан гэж фэнүүд нь ойлгож байсан юм байна. За гэвч тийм явдал болоогүй. За Пол Маккартны зүгээр халууцаад шаахаанаас алхахад эвгүй байсан учраас хутлаа тавьж тэр зургийг авахулж ирсэн түүхтэй юм байна. За 1969 оны 7-аас 8 дугаар сард AB Road цомог бичигдсэн хамтлагийн сүүлчийн бүтээл за бүхэлдээ стерео хэлбэрээр бичигдсэн хамгийн анхны цомог юм байна шүү. За тухайн үед тэд дөрөв жоохон хоорондоо маргаантай байсан боловч дөрүлээ дахин нийлж 2 сарын дотор цомгийг бичүүлж ирсэн түүхтэй юм байна. За энэ хөө студид нь бол ямар ч гэсэн хүн оруулдаг юм. За бид хэд орох гэсэн боловч оруулаагүй. За хажуу талд нь байдаг баг музей шахаас дэлгүүрээр болж сонирхсан.
ингээд энэ сайхан ороо үдшийг тэртээд 1969 онд хамгийн сүүлд хамтдаа Beatles хамтлаг энд Abbey Road гэдэг хуурцгаа бичилсэн байгаа. За энэ хуурцгаа бичүүлээд байж байхдаа амрах цагаа өдрийнхээ цайнаар яг энэ гарцаар гарсан гэдэг зураг одоо дэлхийд нэлээд алдартай одоо Beatles хамтлагийг шүтдэг хүн болгон энэ зургийг одоо харж энэ танцыг сонсож байдаг. За би сая энэ одоо юунд нь цааталт нь байдаг дэлгүүрээр нь орлоо. Тэр дэлгүүр дотор бол ерөнхийдөө бас музей шахуу юм байна. За тэн дотор ороод болоод яг тэр анх энэ одоо Abbey Road-ийн хамгийн сүүлд нь бичлэг хийжсэн студ 1930 оноос хойш ажиллаж байгаа. Студид нь бол оруулахгүй юм. Тэгээд сая ингээд харж ахт бол нөгөө зарим ажлын цагийн хуваар баг шиг байна. Тэгэхээр энийг нэг дараа судалж байгаа та бүхэндээ хэлээд ерөнхийдөө энэ студид бас орж болох байх гэж би бодож байна. За ингээд ямар ч хэдэг гэсэн Beatles хамтлагийнхаа дэлгүүрээр ороод бас нэг хуурцаг аваад тэгээд энэ сайхан үжийг өнгөрүүлээ явж байна. За би энэ Mini Cooper энэ төрөөссөн байгаа. Ерөнхийдөө ингээд юу барихад арай эвтэйхэн тэгээд хот дотор бас ингээд 100 гарын дөрөмтэй ч гэсэн ямар ч хэлсэн ингээд бас хол ийш тийш яваа зураг мураг авахд бас хайтайхан байдаг. За үнэхээр энэ бас ингээд сэтгэл хөдлөсөн явж байна. Бас болохгүй дэлгүүрээс бас юм цаан цаад байна. Дахин хүндэт үзэгчтэй дараагийн нэвтрүүлэг баяртай. За би нэвтрүүлгээ гадаадд амьдарч байгаа учраас телевизээр гарах боломжгүй. YouTube-ээр өөрөө ингээд монтажлаад гаргаж байгаа шүү. Тэгээд та бүхэн үзэж цуг байлгтай барьж байдаг шүү. За дараагийн тэмдэглэл оруулах хүртэл түр баяртай үзэгчтэй.